Жисэн мэт манайхаа энэ жина өнөөдрийн бичлэгээр болохоор бас л би нэг жилийн өмнө нэг ийм бичлэг оруулж ирсэн шүү дээ. Та санаж байна уу? Тэгээ тэр бичлэгний одоо дараа жил их гэх юм уу? Ямар хурдан жил болсон бэ те? My gosh. Саяхан нэг 7 хоногийн өмнө би ингээд хамрын хагалгаанд орсон байхгүй юу? Тэгээ тэр хагалгаанд болохоор ерөөс нь гой сайхны бисээс биш. Тэр нь болохоор одоо яг энэ дэд ингээд нэг махаад гинэ. Тэр мах нь ингээд минийх ингээд амар хөөгд мах ургацсан. Бүр ингээд амар томор ургацсан. Тэгэхээр одоо энэгээр ингээд амьсгал орох хэвчээсэн чинь энэ хоёр тал нь ингээд мах ургачаар ингээд амьсгалын ингээд эргчүүлэлтэй ингээд ингэж урсах хэвчээ юм. Яхацдаг гэсэн заяо. Тэгээд би яг ингээд нэг юм бараг 3-4 жил ингэж битүү амир ингэж ерөөсөө амьсгалж чадахгүй явсаар агаад сая би яг янзлуулсан. Тэгээд яг янзлуулахаас өмнө Имрай дээр зураг авахулахад энэ таславч маань нүунийг хоёр талын махнаасаа болоод хажууд шиг жоохон ийм мөрөөцсөн гэсэн заяо. Нэг ийм хүү байдлаасан заяо. Яг ингэж иймэрхүү байсгээд ингээд хамаанаас тусгарсан амир тусгарсан. Тэгээд ерөөсөө хамраараа амьсгалж чаддаггүйсэн болохоор дандаа амаар амьсгалсан зөө. Тэгэхээр хоол амир хатаад юм ярьж чаддаггүй гуншиж яриад тэгээд бүр ерөөсөө ингээд боломжгүй байсан. Өнөөдөр бүтэн өдөр би 4-р өдөр яг баг хаван маань зүгээр болоо 4-р өдөр нэг гараа 4-өөс ширнэл ингээд гадуур гарсан зөө. Тэгээд би өөрсдөө имлэг дээр ямар хөө байдалтай байснаа одоо бичлэгээр үзүүлээ зөө. Эцэг манай өөрөө харах уу таад. За энэ болохоор ингээд миний оор энэ ингээд нөгөө өөр хүн ирүүл орно. Тэгээд ингээд би өөрийнхөө юмнууд хийцэн. Тэгээд ийм хөргөгч microwave осмостэй 0 мэлтэйгээр босоо үзэн байна. Яогуртай юм. Тэгээ миний амьд дуртай дуу байна. Яг зүсүү. Одоо нэг 11 цаг болчихсон юм өсөд сэндвич авсан. Миний ажид хүн байхгүй болохоор амар энэ зэв. Тэгээ намайг гарan хартал битэн хүн ирээсэй гэж бодож байна. Эсвэл ядаж намайг хаалгаандаа ортол. Бэсигээд нэг сэрч тариулсан за. Ийм хоёр шиг сорил хэлгүүлсэн. Тэгсний одоогийн байдлаар бол энэ 1 2 3 4 5 шиг юм хоол голсондоо бисээ. Гэхдээ ерөөсөө зүгээр эндхийн хоолыг сайн хийж чадахгүй. Тэгээд одоо манай хамаад нэгт ирж хоол өгнө. За хэлж тоосаагүй байхад эргэлт ирсэн. Агуу би тэгтээ нүг юу хийж чадахгүй л тийм. Өнөөдөр орой 8-аас хойш мэдэж чадахгүй. Cake. I love it. Thank you. За би таарч юу ч гэсэн авсан үзүүлээ л да. Ерөөсөө тийм хичээлтэй ямар ч холбогдолтой юм биш тэгэхээр. Энийг хийхин задлалтан зөө би. Замын лескингээ бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр сайн нэг юм шин тонер аваад. За тэгээд нэг юм серум авсан. Би энэ эдрийг болохоор яа суугаж авсан бэ гэхээр би юусэн ямар search дээр хийгээгүй ямар хүн бүтээгдэхүүн гэдэг юусэн мэдгүй зүгээр харж байгаа дэлгүүрлөнд орж агаад хүн мөнөөс нь асуугаачгүй зүгээр авсан. Тэгээ нэмээд ийм тонер пэд авсан. Өө нэрээ guys. Би зөө 7 хоногийн турш ерөөс нүр угаагүй. Оройн будгаа ялгч юм уу та өглөө шууд нүрээ зүгээр усаар зайлаад тэгэл хаалгаанд ороод тэгээс шин дээр ингээ нэг юм юмтэйс учраас би ерөөс хамар нүрээ угаах боломжгүй байсан. Тэгээд би ерөөс ингээ нүрэн дээр скин кер ч юм уу нүрээ угаах чадаагүй. Тэгээ би тэр 7 бар 8 асан баха 8 хоногийн турш ерөөс нүрээ угаагүй байсан чинь эсрэгээр миний нүр бүр цэвэрхэн болсон. Энэ яг яагаад тэгж байгаа бол би үнэхээр ойлгохгүй зөө. Нүр чи хэрвээ амар ингээд юм гараад ах юм бол таад жоохон хэрглэж байгаа бүтээгдэхүүнүүдэд зогсоод үзээрэй. Энэ зүрх хэлбэрт аюур бац. За дараагийн би крем авсан. Та наваа кремний обсесс гэдэг баг бүгдээр мэдчих ах. Нэг гоё крем олчвол тэрийг дандаа авна л да. Би гоё крем олохгүй байхгүй юу. Тэгээ би нэг ийм крем авсан. Powder авсан. Powder-ны дараа нэг ийм lip essence билүү энэ. Lip essence. Тэгээ дараагийн нь болохоор би ийм уруулын будаг авсан. Надад яг миний уруулан тохирдог уруулын будаг амар хоорын тахгүй юу. Энэ надад амар гойсгдөг зэ. Guys. Энэ оруулж өнгө тий. Хартаа. Миний зүйлхэн болохоор ийм powder байгаа. Энийг болохоор анаа авчирсан юм. Надад энэ амар дуртай би энэ. Энийг ингэ цүгэндээ ингэ юм уу? Эсвэл makeup pouch-нд хийгээд явахад амар амар. Цүгэн дотор юм хийж авч явихээ амар залхуу өрчин зэ. Ямар ч юм надад ийм өнгийн цүгэн. Дахиад нэг бор өнгийн цүгэн. Тэгээд би бас ямар хуцаа өмсөхөө мэдэхгүй байгаа. Тэгээд би өглөө шийдэ гэж бодож байна. Ямар ч бас энэ цагаан бодолгүй бол дотор нь өмсчих ямар ч гэсэн гэж бодож байгаа. Тэгээд ч гэсэн би хичээлийн хэрэгсэлтэй танаа намайг юу авсан гэж бодож байна вэ? Нэг талдаа ийм лекцтэй, нэг талдаа семинар бичдэг ийм 4 дэвтэр авсан. Тэгээд би өөр бал мал юусаа аваагүй. Тэгээд ганцхан энэ нартаа энэ стрик авсан зөө. Өөр юм аваагүй би.
Яа гэх юм бол манай хичээл нэг амар тийм бол хэрэглээд байдаггүй, нэг 10 жилийн шиг хэрэгтэй болоод байдаггүй байхгүй юу? Тийм болохоор би нэг юм хүлэм авцсан. 9 сарын 1 болно гэхээр амар гонигтэй надаа вирус 9 сарын 1 болгомоогүй байна. Одоо амар хэцүү байна. Надад одоо би одоо 3 дугаар курс шүү дээ. Ашуусын 3 дугаар курс, хүний хэмжээ 3 дугаар курс. Надад зуны амралт амар гоё юм учраас хичээл явна гэхээр надад амар хэцүү байна. За ямар ч хэлсэн би нэг усанд ороод тэгээд нүрээ угаачаад ярьсан маск тавихтаа таydаа уулзцгаая. Ядарч байна. Би өнөөдөр ингээд өөр ажлууд амжуулаа явцсаахгүй тийм болохоор ерөөсөө ингээд хичээлдээ бэлдэх цаг байгаагүй. Тэгээд зөв усанд очиж гял одоо нэг юм энэ болохоор 5 минут бараг тавьдаг масахгүй. Орон амьсныхоо дараа би энийг аваад тасаад өрхчээ тэгээд шууд унтна. Одоо л орон амьслаа. Би нэрээ сүлд галаар ингэж юу төгөлцсөн. Халаад төгөлцсөн зөө. Тэгэхээр ингээд над чиг шув шулуун одоо сурмастай хүмүүс аймаг гой дэрээд юм лээ. Утаан бэрдэг юм тэргээ. Ийм хөө. Одоо уцаа өмснө. Төрөвч сан нэг дэвтэр нэг бол авсан. Тэгээд тийм power bank. Тэгээд чихвч болохоор энэ жижиг кармал нь чи. Энэ манай найз өгсөн юм. Павдер. Тэгээд эдний цулаг нэг eyeliner банкнд урсчул бас тий eyeliner. Тэний юм самтай хөмсгний бодог. Татдаг болохоор энэ. Би хамгийн зүгээр ийм цанц өмсгөр олсон өмсгөр зөвхөн бисээ олон байж идчихсэн. Тэгээ бараг дуусчлаа л та.